энэ оройны арга хэмжээ албан ёсоор нэгцнийг мэдээ. Бүх адилхан гэж байгууллагаа дэмжих контент үйлдвэрлэх олон нийтэд таниулах тийм санаачлагаар анх эхэлсэн байгаа. За төслийн 2 дугаар үе шатад бол Монголд үйлдвэрлэсэн олон улсын чанар, стандарт, аюулгүй байдал бүх төр стандартуудыг хангаж чадж байгаа олон улсын зах зээл дээр гарахад бэлэн болцсон байгаа. Тэр аж ахуйн нөхцөлийг нэгдэл байдлаар бүгдээрээ бүх найрамдах хятад ард улсын зах зээл рүү хамгийн ихний одоо бидний ойрын бонд болох ирээнээр одоо бүгдээрээ ингээд гарьяа гэх нэм концепцээр та бүхэнд төсөл танилцуулах гэж байгаа. Яагаад бидний төсөл нэгдэх ёстой юм гэвэл өнөөдөр бидний Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд борлуулалт зах зээл ихэр жижигхэн байна. Цус нэртэй, угсаа нэртэй өөрөөр Монгол бол хамгийн татан ойрхон байж болно гэх. Тэгвэл одоо тийшээ авах гэж ороход анхны үүдний бошиг болгоод Эрийн хот. Эрийн хотод бол хамгийн ойрхон бараа бүтээгдэхүүн оруулахад, байрлуулахад болоо илдэх дөхөм одоо ийм нөхцөлтэй. Тийм болохоор өнөөдрийн арга хэмжээнээс эхлээд цаашдын та нарын хамтын ажиллагаа амжилттай болохыг хүсье. Баярлалаа. Үнээр чанараа эко бас брендинг хийж нэгдэж энэ төр одоо нэгэн дуутайгаар гарах юм бол бид дэлхийн зах зээл дээр тоглох их болцоотой. Энэ бол бидний асуултын хариулт. 我们也一直努力致力于把蒙古国品牌打向中国的市场。 Монголын брэнд бараагийн бол хятадын зах зээл гаргыг гэсэн энэ залуу ийм сайхан залуустай хамтран ажиллах таатай байна. Барааны тэмдэг шошгоч тэрийг баталгаажуулах болсон. Дээрээс нь бол бид бол давхар давхар хэмнэлт явдаг. Байн шалгалт явуулдаг, хэмнэлт явдаг, асуудал гаруул байна бас холбогддог алан байгууллага хандаж арга хэмжээ ахуулах бид өөрсдөө ч гэсэн байн хэмнэлт явж байгаа. Ийм бас арга хэмжээг давхар дараа авах ийм шаардлага байна. Энэ дөр бол бид хамтдаа ажиллах болно. Монголын жижиг дунд үйлдвэрлэгч болон томоохон үйлдвэрүүдийн одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гаргах энэхүү одоо ажлыг Монгол брэнд төслийнхэнтэй хамтарч бас зохион байгуулагчаар нь оролцож байгаа бас сэтгэл татаа байна. Хоёр хүн болоод хэцүү шүү дээ. Аж ахуй нэг ч өөрөө ч гэсэн гадагшаа юм бараа бүтээгдэхүүнээ экспортлоод хэцүү идэв шүү дээ, тий. Тэгэхээр тэр боломжийг бид нарт үндсэн үйлдвэрлэгчид заавалжгүй том гэхгүй, тий. Жижиг өөрхийн үйлдвэрлэж байгаа хүмүүсд ч гэсэн боломжийг нээж өгч байгаа юм болов. Монголын брэнд холбоотой хамтраж ажиллаа сэтгэл өндөр байна. Өнөөдрийн энэ уулзалт бол маш сайхан болсон. Монголын брэнд бүтээгдэхүүний энэ холбоо болвол Монголынхаа энэ бараа бүтээгдэхүүнийхэн чанарын улам сайжруулж дүр төрхийг юм бол хүний нүдэнд сод буулгах гэх мэтийн арга хэмжээ авах юм бол бүр сайхан болно гэж би бодож байна. Руугаад хамтарч ажиллацгаая гэсэн тийм уриалга төшүүлжээ. Тэгээд манай арга хэмжээний одоо үндсэн цагмаар өндөрлөж тэгээд бас цаг цаваа гаргаж хүрэлцэж ирсэн бүхэндээ маш их баярлалаа.